Сайн байна уу? Монгол Улсын хөгжлийн банкны цахим туслах байна. Зээлийн хүсэлт бүртгүүлэх цахим системд тавтай морилно. Монгол Улсын хөгжлийн банкны зээлийн хүсэлт бүртгүүлэх цахим систем нь хөгжлийн банкны тухай хуулийн 7-гийн 1-4, 7-гийн 1-5, 7-гийн 1-6 дугаар заалтын дагуу нээлттэй ил тод байх зарчмын үндсэн дээр бүтээгдсэн болно. Та манай зээлийн хүсэлт бүртгүүлэх цахим системийг дараах үе шатын дагуу ашиглана. Та DBM цэгийн сайтад хандаж зээлийн хүсэлт бүртгүүлэх товчийг дарж бүртгүүлнэ. Тус систем энгийн нэг олон нийтийн сүлжээний платформ биш тул харилцагчийн бүртгэлийн мэдээллийг нягтлж шалгасны үндсэн дээр танд нэвтрэх нэр, нууц үгийг илгээснээр та зээлцэг DBM цэгийн хаягаар системд нэвтрэнэ. Системд нэвтэрсний дараа та зээлийн хүсэлтээ илгээхийн тулд таны төсөл Монгол Улсын хөгжлийн банкны тухай хууль, дүрм журам, бодлогод нийцэж буй эсхийг тодорхойлох асуултуудад хариулна. Таны илгээсэн хүсэлт хамгийн эхлээд манай цахим шалгуураар хянагдаж тэнцсэн тохиолдолд хуулийн хэлтс рүү шилжих бөгөөд таны хүсэлт хууль эрх зүйн хувьд манай байгууллагын хууль журам бодлогод нийцэж байвал холбогдох эдийн засагчид хүргэгдэнэ. Хууль журам бодлогод нийцэлтэй хүсэлт байж чадвал та материал бүрдүүлэлтийн шатанд шилжих бөгөөд та материалаа манай системээр дамжуулан цахим хэлбэрээр бүрдүүлнэ. Таны төслийн цар хүрээ онцлогоос хамаарч нэмэлт материалаар шаардаж болохыг анхаарна. Таны материал бүрдэж дууссан тохиолдолд бид таны төслийг санхүүжүүлэхэд шаардлагатай судалгаа шинжилгээг хийж зээлийн шийдвэрийг гаргана.